Хүн төрөлхтөн хувьслын үйл явц ямар чадвараа алдсан бэ? Нэгдүгээр, толгойн оройн яс. Хөгтөн амьтын 98% нь энэ ястай байдаг ч хүнд байхгүй. Амьтын тодорхой өвжил цэгцтэй тэр үед үр удамгүй бол дахин жил хүлээх ёстой. Энэ яс нь эрэгчин амьтад богино хугацаанд олон эмэгчинтэй үржихэд тусалдаг. Геномын шинжилгээгээр 6 сая жилийн өмнө хүнд байсан энэ яс 700 мянган жилийн өмнө алга болсон. Дэлхийн онлайн тоглоомын бета хувилбарт байсан энэ тоног төхөөрөмж релиз хувилбарт устгагдсан гэсэн үг. Энэ нь серверийн алдаа биш харин хувьслын давуу талтай холбоотой. Нэг таамаглал нь бидний босоо алхахад биеийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой. Энэ яс нь гүйх чадвар цаад болж унахад хэврэг байсан байх. Идэвхтэй амьдрах хүн төрлөختөнд энэ яс байхгүй нь давуу тал болсон. Хүмүүс жил бүр үржих чадвартай учраас ясгүй байх нь асуудалгүй. Энэ яс хэрэггүй. Жишээ нь гарын урт булчин харцгаа эрхий болон жижиг хуруугаа хавсрах. Хэрв тод булцгар харагдаж байвал энэ нь модны майзанд ашигладаг эртний булчин. Одоо 15% хүн энэ булчингүй. Азчууд 30% нас. Хэрв чамд байхгүй бол саан зовх хэрэггүй. Энэ нь илүү боловсронгүй гэсэн үг. Эдгээр нь харагдах өөрчлөлтүүд гэхдээ цаашдыг харцгаая. Жишээ нь С витамин үйлдвэрлэх чадвар хөгтөн амьтад өөрсдөө үйлдвэрлэдэг. Харин пирамид амьтад хоол хүнснээс авах ёстой. 60 сая жилийн өмнө бидний удам үе тулган байхад коллаген мутацид орсон. Тиймээс дэлхийн онлайны 60 сая жилийн өмнөх шинжилгээний тэмдэглэлд бид тулганы идэх чадвар С витамин үйлдвэрлэх чадварыг хэлсэн. Бидний далайд амьдрах чадвар суларсан. Дундад зууны далайч С витамины дутагдaltaйгаар зүсгийн тэлтэй өвчин туссан. Орчин үед С витамины дутагдалт хэрхэн тэмцэх вэ? Хүнсний ногоо жимс идэнэ. Гэхдээ хувьслал нь орчиндөө дасан зохицох биш гэж юу? Яагаад суларсан бэ? Үгүй ээ, 60 сая жилийн өмнө жимсний ургамал ирдэг байсан. Хулгамд хэрэгцээтэй С витаминыг авах хялбар байсан. Элэг дэх С витамин үйлдвэрлэлт их эрчим хүч шаарддаг. Гаднаас авах хялбар үед энэ чадвараа алдах нь давуу тал. Хэмнэсэн эрчим хүчээ илүү чухал зүйлд зарцуулах нь дээр. Тиймээс энэ нууц шинжил сулруулсан мэт боловч бодиттой хүч хөгжүүлсэн. Жишээ нь 17 сая жилийн өмнө Юокс ген идэхгүй болсон. Энэ ген шээсний хүчил задлдаг үнийг идэхгүй болсноор хүний цусан дахь шээсний хүчлийн хэмжээ бусад хөхнөөс 10 дахин их. Арслан бар өдөр бүр мах иддэг ч өвдөхгүй шүү дээ. Эсвэл тэд ярьдаггүй учраас мэдэхгүй ч байж болно. Шээсний хүчлийн өндөр төвшин суул тал биш. Шээсний хүчлийн чихрийг өөхөнд хуургаж эртний хүмүүст илүү их энерги өгдөг байсан. Энэ нь хувьслын давуу тал. Орчин үеийн хүмүүс 1700 сая жилийн өмнөхөөс илүү өөхөнд амархан хувьслуулдаг. Гэхдээ өндөр шээсний хүчил таталцлыг үүсгэдэг. Эртний хүмүүс энэ насанд хүрэхгүй байсан. Харин илүү өөхөнд амь насыг уртсгасан. Тэгэд ген 17 сая жилийн дараа хүмүүс 70 наслахыг мэдхүү. Хүн төрөлхтний алдагдсан чадвар болон ихэнх хөгтөн чихээ хөдөлгөн дууны чиглэлийг тодорхойлно. Хүн чихний 3 булчинтай ихэнх нь хяналтаар алдсан. Цөөн хэдэн хүн л хяналттай. Хадуулын үзүр ургамлын үнс жижиглэх дагалт эзэн эсрэг боловсруулах чадвараа алдсан. Одоо тэгээд өрөвсөл таханд үс. Эдгээр хувьслын үлдэгдэл нь бидний бие бүтээгдсэн биш хувьсан гэдгийг сануулдаг.